За бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Та хэд маань бүгдээрээ сайн биз дээ. За тэгэхээр өнөөдөр таатай юу ярилцъя гэж бодсон бэ гэхээр англи хэл сурахад цаад болдог бидний бодлуудын талаараас хуваалцъя гэж бодлоо. Тэгэхээр аливаа зүйлийг хийхэд сурахад ингээл бид нар чинь бол ингээл зөрчилтэй байдаг ч тийм бос хичээлээ хийх үү, унтах уу ч гэдэг юм уу тийм гарс найзуудтайгаа уулзах юм уу эсвэл тийм гэртээ үлдээд одоо шалгалтандаа бэлтгэв. Ингээл байнга тэмцэл донд өрнжийдэг тийм яг үнтэй адилханаар одоо миний хувьд надад тохиолдож ирсэн, надад одоо саад болж ирсэн 5 бодлыг та хэдтэйгээ бас хуваалцмаар байна. За тэгэхээр нэгдүгürt нь одоо юу гэж боддог байсан бэ гэхээр за яг маргааш эхэлнэ. Өнөөдөр болвол ингээд арай худлаа болчлаа, амжихгүй болчлаа гэж боддог тий. Тэгэхээр би яг эргээд бодоод байхад ерөөсөө маргааш гэж хойшлуулсан зүйл бол хизээч бүтдэггүй юм байна. Дээрээс нь маргааш болоход өнөөдрийн ингэж одоо ядаж би хичээлээ хийсэнгүүдээ хийдэ гэсэн бодлын хүч улам багасаад байдаг. Тэгэхээр өдөр хоног өнгөрөх тусам ядаж хийх юмсан гэдэг бодол нь хүртэл алга болно гэсэн. Тэгэхээр бид нэр яах ёстой гэхээр ерөөсөө хизээч хойшлуулж болохгүй. Заавал яг өнөөдөр одооноос эхлэх хэрэгтэй. Тэглээгээд юу гэдэг бусад бүх ажлаа хаяад учир зүггүй хичээлээгээ суу гэж юм биш л те. Одооноос хийнэ гэдэг нь юу гэхээр хийх гэдэг чинь өөрөө дотроо ажиллаа төлөвлөх, сэтгэл санаагаа бэлдэх те. Дээрээс нь 5-10 минутын хичээл хүртэл хийхд орно шүү дээ, тийм биз дээ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар эхлэх хэрэгтэй. Тэр маань бидний оюун санаа, далд ухамсарт нөлөөлдөг. Яаж нөлөөлдөг вэ гэхээр би эхэлчлээ шүү те. Тэгэд өөртөө баярлах, урам орох ийм сэтгэл төрдөг. Тэгээд урам ороод ирэхээр хүн яах вэ гэхээр маргааш ахаад тэр мэдрэмжээ авахын тулд бас нөгөө хичээлээ хийх юмсан те. Би нэг үр бүтээлтэй өнөөдрийг өнгөрүүлчлээ шүү гэсэн бодол мэдрэмжийг авахын тулд хүн чинь ахаад хичээдэг. Тэгэхээр ерөөсөө урам зориг гэдэг юм чинь болвол ингээл өдөр ирэх тусам үйлдэл хийх тусам ингээд өсөөд байдаг зүйл те. Улам л өсөөл урам зоригтой болоод хийх юмсан ингээд бодоод байдаг. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр хойшин тавихгүйгээр өнөөдрөөс эхлэх ёстой юм байна. Эхлэхдээ болохоор заавал 3-4 цагаар нэг дор суух биш 5 минут, 10 минут байсан ч болно. Төсөөлж төлөвлөж болно. Тэгэхээр ямар нэгэн байдлаар тэрнийхээ төлөө үйлдэл хийх хэрэгтэй. Харин тэрийгээ одоо бас өөрийгөө урамшуулах хэрэгтэй. Би үнэхээр одоо өнөөдөр эхэлчлээ шүү. Тэ чадсан ингээд зөндөө хойшлуулжаад би өнөөдөр эхэлж чадсан. За маргааш энийг өргөжлүүлээд гоё явнаа гэд ингэж явах хэрэгтэй санагдсан надад бол. За хоёрдугаарт нь бол миний эргэн тойрон ч гэсэн би бас олон хүмүүсээ сонсч байсан. Би ингээ хэлний авьяасгүй чи бол ингээ хэлний авьяастай ч гэдэг юм ингээл би нэгээ тэгээд байдаг штэ тэ. Тэгэхээр энэ дээр нэг зүйл байгаа юм л да. Бид нэр одоо монгол хэлээр их хэлээр ярьж байна тэ. Эн чинь бас нэг хэл шүү дээ. Тэгээ бид нар биенээс илүү дөө хэл сурсан нөхөр үгүй. Яг л адилхан монгол хэлээр ярьж байна. Тэгтэл эн чинь англи хэл монгол хэл хоёр чинь ямар ч ялгаагүй адилхан хэл. Тэгтэл бид нар аль адилхан сураад ингээд чөлөөтэй ярилцаад санаа бодлоо илэрхийлж ийн гэдэг чинь хэл сурах ерөөсөө ямар ч одоо гэдэг авьяасгүй гэдэг хүн байхгүй гэсэн үг болж таарч байгаа юм л та. Зүгээр тэр яг бидний өөртөө тавьсан тийм хаалт гэх юм уу те. Жишээлбэл би одоо тийм л дээ би болоод одоо юу гэдэг бизнесийн хүн биш те. Би ингээл энэ тэнд юм аваад тэнд зараал ингэсэн бизнесийн одоо гүйлгээ ухаан байхгүй ч гэдэг юм ингэж бодоод байдаг. Яг үндэ болоод би хийж үзээгүй. Тэгэхээр яг энэтэй адилхан та хэд ч гэсэн магадгүй өөрийгөө одоо хэлний авьяасгүй гэж бодож явдаг хүн байж болох юм. Гэтэ яг ингээ хийгээд жоохон ахиж гараад ирэхин цагт ерөөсөө тийм авьяас хүнээс шаарддаг зүйл биш юм байна гэдгийг ойлгох байх гэж би бодож байна. Тэгэхээр би ч гэсэн бас өөрийнхөө энэ хаалтыг авч хаяа те бизнес ч үгүй юм уу ингээ бусад зүйлүүд рүү бас өөрийгөө сорж үзэх хэрэгтэй мэн гэж бодож байгаа. Тэгэхээр та ч гэсэн бас зориглоод хийгээд үзээрэй. Бид нэр хийхээс нааш чадахгүй хэлж мэдэхгүй шүү дээ. Зүгээр л дотроо төсөөлөл би ийм юм чинь чадахгүй бол эн чинь бол бидний төсөөлөл. Бодит байдал дээр хийгээд эхлэхээр юу болохыг бид нар мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр хийж эхлээрэй гэж бас зөвлөмөр байна те. За 3 дугаарт нь бол надад зав байхгүй би үнэхээр зав алгаа тий англи хэл ч юм уу хичээлээ хийх одоо ямар ч юмд ерөөсө цаг гарах боломж алгаа би амар завгүй байна гэж хэлдэг тий би ч гэсэн зөндөө хэлдэг магадгүй та ч гэсэн хэлдэг бах тий тэгэхээр ер нь ингээ бодоод үзэхээр зав гэдэг зүйл чи юу юм бэ өөрөө ингээ байж идэг зүйл юм уу гэж одоо бодогч л байгаа юм л да тэгэхээр ер нь бол завыг хүлээх биш завыг гаргах ёстой маань тий цагийг бий болгоно гэсэн үг яг зориулж
За бид нэр унтахад цаг зориулаад унтчихин, хоол идэхдээ заавал цаг зориулаад хоол идчихин гэх мэтчлээ. За хэрвээ бид нэр уцаа маажаал те сошиал юунуудаар платформудаар явахдаа бас л цаг зориулж гаргаад хийж байгаа. Тэг яг тэрнтэй адилхан зорилгынхаа төлөө бид нэр англи хэл сурахынхаа төлөө бид нэр цагийг гаргах хэрэгтэй. Тэг яг би одоо өөрийгөө бас саяхан нөгөө IELTS-ийн шалгалт өгөхдөө бас өөрийгөө нэлээд дайчилсан. Тэгээ юу вэ гэхээр үндэ надад яг тухайн цаг байхгүй мэдрэмж төрөөдөөс байхгүй. 10 цаг ажиллаад өглөө эртээ бол хоолтой 60 км явж ажилдаа очиод буцаж ирээл ингээд иймэрхүү байсан болохоор яа цаг гаргах вэ гэж бодоод тэгээд нэг шийдэл олсон маань өглөө одоо 3 цагт босох байсан. Тэгэхээр яг бүгд унтж байгаа өглөөний цаг бол маш чанартай байдаг. Юунд сатаарахгүй. Мэдээж ихэндээ хэцүү байсан. Тэгээд ингээ явандаа дасаад харин тэрэндээ урам ороо те би ингээд өөрийгөө дайчлаад бас чадчихжээ шүү гэд. Тэгээд тэрнийхээ үр дүнд ч гэсэн бас хүссэн оноогоо авч чадсан. Тэгэхээр заавал өглөө 3 цагт бос гэж байгаа зүйл биш. Яг өөрийнхөө боломжтой цаг гаргах боломжтой тэр үе мөч цагийг тодорхойлоод зориуд цаг гаргахгүй бол хизээч бид нарт англи хэл сурах, шин зүйл сурах цаг өөрөө гарахгүй шүү гэдгийг хэлмээр. За тэгээд өөр бас нэг одоо бид нарыг одоо англи хэлээ сурахад одоо саад болдог бодол юу вэ гэхээр ингээд хүмүүс би ч гэсэн тэгж боддог гэсэн тэ. За ерөөсө гадаадд очиод орчинд нь очих юм бол хэл одоо юу гэдгийг дорхноос орж штэ гэл тэгж боддог. Тэгээ би ч гэсэн одоо юу гэдэг нь Солонгост очиод ч юм уу анх очихдоо тий очиол зүгт юу юугүй хэлний сураад будаа болгоно гэж бодоод англи хэлийг ч гэсэн Америк ч юм уу Канад ч юм уу тий Австралид очингууд л юу юугүй хэлтэй болчих юм шиг төсөөлөддөг. Тэгтэл яг бодит амьдрал дээр бол тийм юусоо байдгүй юм байна. Одоо тий тухайн орондоо 10 жил амьдэрсэн бай өөрөө хүн хичээхгүй орчинд нь тийм найз нөхөртэй болоод ингээ өдөр тутамдаа ашиглахгүй л бол сурдгун байна гэдгийг би одоо Солонгост байхдаа энэ дээрээ ч гэсэн одоо олон хүмүүстэй монгол хүмүүстэй уулзаад харж байгаа. Зөвхөн монгол биш. Гадаад орны өөр олон хүмүүс байна. Энд 10 20 жил болсон мөртлөө маш муу англиар ярьдаг. Тэгэхээр энэ одоо юу гэдэг хэл сурна гэдэг чинь зөвхөн орчноос нөлөөлдөг юм байна. Хүн өөрөөс нөлөөлдөг юм байна гэж би ойлгосон. За ялангуяа гадагшаа явахаар төлөвлөж байгаа хүмүүс байх юм бол Монголдоо англи хэлээ сайжруулад ирээрэй гэж зөвлөмөр байна. Яагаад тэгэхээр Монголд маань харьцангуй англи хэлний сургалтын төлбөр хямдхан шүү дээ. Жишээлбэл Австралид ирэх юм бол 1-7 хоногийн хэлний бэлтгэл $250 эхэлдэг те. Тэгэхээр маш үнэтэй байж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Монголд бол тэрүүгээр чинь те 1 сарын сургалтанд бол хангалттай суучна гэж бодож байна. За тэгэхээр гадаад очингууд юу юугүй хэлчин те. Юу англи хэлчин шууд ингээл юу гэдэг нөө компьютероос диск руу юм файл хуулж байгаа юм шиг ингээд шууд инсталл хийх чинь гэж байхгүй шүү. Тэрэнд ерөөсөө найдаж болохгүй гэж хэлмээр. За 5 дугаарт нь юу вэ гэхээр хүмүүс нөгөө англиар ярихдаа ингээд амар ичдэг те юунаас ичдэг вэ гэхээр буруу ярих дээрэс нь болохоор нөгөө акцентээс ичдэг те би акценттай ярих үедээ одоо яг native speaker-тай адилхан ярьж чадахгүй тэрнээс ичээд байдаг. Тэгэхээр бид нар энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй юм шиг санагдсан. Би бас энэ талаар ерөөсөө тэгж наривчлан бодож үзэж байгаагүй. Тэгээд ер нь саяхнаас бодоод үзсэн чинь нөгөө акцент буюу дуудлага энэ хоёр зүйл хоёр өөр юм байна. Accents, pronunciation гэдэг хоёр өөр зүйл юм байна. Бид нар болохоор ихэнх хүмүүс бол энэ хоёрыг нэг зүйл юм шиг бодоод байдаг. Тэгэхээр хүн акценттэй байж болно. Орос хүн, Хятад хүн, Монгол хүн, энэтхэг хүн бүгд өөр өөр ингэсэн акценттай те. Австрал хүн, Канад хүн, Англи хүн. Гэхдээ тэд нэр үгээ зөв дууддаг. Тэгэхээр дуудлага гэдэг маань өөр, акцент гэдэг маань өөр байгаад байгаа байхгүй. Тэгэхээр үгээ зөв дуудах нь чухал болохоос биш акцент нь заавал Америк хүн шиг, англи хүн шиг сонсогдох албагүй юм байна. Тийм болохоор бас өөрсдийнхээ акцентээс битгий ичээрээ хамгийн гол нь үгээр яаж зөв дуудах вэ? Аль үеийн дээр өргөлт байгаа гэдгийг маш зөв дуудах юм бол нөгөө ярьж байгаа хүн маань бид нарыг илүү амархан ойлгодог. Тэгэхээр яг ингээд хэл сурж агаад гадаад хүнтэй ярихаар чиний ярьсан өгүүлбэр болгоны араас уучлаарай юу гэсэн үг вэ? Ахаад автаач гэж хэлээд байхаар хүнд амар эвгүй сэтгэл төрдөг. Тэгэхээр тийм байдал орохгүй тул бид нэр бас нөгөө дуудлагуудаа маш сайн одоо YouTube энэ төр зөндөө их сурвалжууд байгаа тэндээс дуудлагаа сайн сайжруулах хэрэгтэй байна гэж ойлгосон. Тэгэхээр акцентнээсээ бол битгий ичээрээ гэж хэлмээрээ. За ингээд өнөөдөр та нэг иймэрхүү зүйлийн талаар ярилцъя гэж бодлоо. Хэрвээ танд одоо англи хэл сурах гэсэн чинь ийм бодлоо толгойч эргэлдээ салахгүй байх юм бол одоо давах аргын таас энэ бичлэгээс бас жоохон ч гэсэн олж авсан байхаа гэж найдаж байна.
За ингээд дараа нь та хэдтэйгээ бас гоё тус бол нэмэр болохоор мэдээлэл хуваалцахыг хичээх болно. Ингээд дараагийн бичлэгээр иргэд уулзтлаа. Түр баяр та.